12 дугаар анги Хич өөрийн мэдлгүй Айныгийн болор бие рүү хурч арь минтай таарснаар эхэлнэ. Тэр зөвхөн Айныгийн болортой яриа зогсохгүй түүнд хурч байсан нь үнэндээ бол нилээд хачирхалтай үйлдэл байлаа. Айр минь үүнээс нь болоод маш их ичиж түүнийг Айны дээр ирэхийг бүү хориглоосоо гэж хүсэх боловч Хич энэ бүхэнд маш тайван хандаж түүнийг огтхонч хориглосонгүй. Well, you are a boy at that age. I bet you'd like to do all kinds of discovering with Annie if you could. Тэднийг гадагш гарахад Хич арминд өдрийн сонин өгөх бөгөөд нүүр хуудасны гарчиг бүгд цэргийнхэн Эренийг хорж юу болоод байгааг тайлбарлахгүй байгаагаас болж ард олны итгэлийг алдаж буй тухай байлаа. Тэднийг алхан гарах үед цэргийн баазын гадаа Эренийг суллахыг шаардсан олон зуун эсэргүүцэгчид цугларч нэгэн дуугаар хашгиралдаж байв. Олон нийтээс үннийг нуух нь ямар үр дагавартай байдгийг энэ бүхэн харуулна. Энэ зуур Pixis командлагч Еленатай нухацтай ярилцаж сууна. Елена бараг жилийн өмнө нэгэн баяр ёслолын үеэр Эрентэй нууцаар уулзснаа хүлээн зөвшөөрөв. Тэрээр энэхүү нууц уулзалтаа Парадисын ард түмэнд дэлхийн нийтийн асуудал руугаа ороход нь жаахан түлхэц хэрэгтэй байсан хэмээн зөвтгөнө. Удахгүй хоёр ах トゥ бүх дэлхийг өөрчлөн шинжлэх болно. Үннийг хэлэхэд би зөвхөн энэ үйл явдлыг хамгийн аятайхан газраас харж суухыг л хүсэж байна гэж тэр хэлв. Эрен дэлхийг өөрчлөх гэж байна. Харин би зөвхөн түүний талд байж бүхнийг хармаар байна гэж тэр нэмж хэллээ. Таны төсөөлж байгаачлан Pixis үүнд итгэсэнгүй. Гэвч түүнийг үргэлжлүүлэн ярихыг зөвшөөрөв. Арай тайван нөхцөлд Ханги болон Онянкопон нар хөзөр тоглож сууна. Онянкопон Марлийн эсрэг сайн дурынхныг хүн бүр сэрдэж сэжиглэж байгаад маш их сэтгэл дундуур байлаа. Хангэ түүнийг өрөвдөж байсан ч Елена яг юу хийж явсныг түүгээр хэлүүлэхийг хичээнэ. Елена өөрийнхөө зорилгын төлөө дэндүү ширүүн байсан бололтой хэрэв шаардлага гарвал өөрийнхөө хүмүүсийг ч хөнөөхөд бэлэн байсан гэж тэр хэлв. Тэр үнэхээр солиотой харцтай эмэгтэй шүү. Тийм болохоор би үүнд нь итгэж байна. Бидэнд эргэлдсэн ямар ч Марли хүн цаг бусаар үхэлтэй нүүр тулдаг байсан. Тэр ч байтугай хамт хоол идэж, зэрэгцэн унтаж байсан найз нөхөд нь байсан ч хамаагүй. Цэргийн төв штабт Микаса Ормин нар Эрентэй уулзах хүсэлт гаргасан ч Далис Закари зөвшөөрсөнгүй. Тэрээр мэдээлэл алдагдахаас болон цэргийнхэн дотор тагнуул байж магадгүй гэж санаа зовж байлаа. Тэднийг ярилцаж байх зуур Микаса Сакаригийн өрөөнд нэгэн хачирхалтай сандал байгааг анзаарав. Гэвч энэ талаар асууж амжихаас өмнө тэдний хүсэлтийг цуцалжээ. Яг Микаса Армин хоёрыг өрөөнөөс гарахад Закаригийн өрөө хүчтэй дэлбэрч түүний цогцос хашаан дотор шидэгдэн унав. No matter what happens, I won't let Aaron be. Үүний дараа бүх зүйл оронгороо эргэж эмх замраагүй байдал үүслээ. Зарим хайгуулчдын Закаригийн өрөөнд оруулсан сандалд бөмбөг нуусан байсан нь тогтогдов. Хин нэгэн Эренийг шоронгоос оргуулахыг оролдож байгаа бололтой. Яг тэр мөчөд Эрен шоронгоос оргож өөрийн дагагчдаа цуглуулж эхэллээ. Тэр дунд бөмбөг тавихад тусалсан залууч байв. Тэднийг Ягеристүүд гэж нэрлэнэ. Go find out where they're keeping Zeke. Цэргийнхэн дараагийн алхмаа яаж хийхээ мэдэхгүй сандарч байхад Pixis магадгүй бид Эренийг хэсэг хугацаанд дураар нь байлгах хэрэгтэй болов уу гэж санал болгоно. Учир нь хаа сайгүй урагчд байж болцсошгүй тул дотооддоо тэмцэлдэх цаг бидэнд байхгүй. Тэрээр Зекийн байгаа газрыг Эрений Крустай хилцээр хийх хүзэр болгон ашиглахаар төлөвлөж мөн Эренийг Хисториа руу очихоос сэргийлж түүнийг хамгаалалтад авахыг тушаав. Анги төгсгөөд хайгуулчид Зек болон Еленагийн эцсийн зорилго юу болохыг ойлгохыг хичээж байх зуур Лаузын гэр бүл Габи, Фалко нарын хамт Никологийн зоогийн газар руу амар тайван хооллохоор явж байлаа. Энэ бүх хугацаанд тэднийг Марлиас ирсэн өөр нэгэн хүн нууцаар ажиглаж байсан нь Пьек байв. 13 дугаар анги Зек болон Левай нарын дотн яриагаар эхэлнэ. Зек 4 жилийн өмнө Марлид өөрийгөө илчлэхгүй тулд Рагако тосгоны иргэдийг Тайтан болгохоос өөр аргагүй байсан тухайга ярина. Тэр үүнийг хийхээс өөр аргагүй байсан. Үнэн дээр хүсээгүй гэж хэлэх боловч Леви түүний ганц ч үгэнд итгэсэнгүй. Хэрэв Зек тэнгэр цэнхэр гэж хэлсэн ч би түүнд итгэхгүй байсан. It's called a gas weapon. The gas was made with some of my spinal fluid. Дараа нь Зек хизээ Эрентэй хамт Рамблингийг туршиж үзхийг асуухад Леви түүнийг төвчээртэй байхыг сануулав. Төв штаб бүх зүйлийг төлөвлөж байгаа.
Яг тэр мөчид тэд Закарийг үхэж, Ягаристууд цэргийн хүчийг гартаа авч буй мэдээг сонсно. Үйл явдал нэгэн тансаг зоогийн газарт шилжих бөгөөд Блаусын гэр бүл Габи, Фалко нарыг дагуулan иржээ. Тогооч Николо амттай хоолоор үйлчлэхэд бэлэн байх бөгөөд энэхүү тусгай зоогийг өөрийнх нь хувьд нандин байсан Сашагийн дурсгалд зориулж бэлдснээ хүүхдүүдэд хэлнэ. За. Тэр ингэж хэлээгүйч миний бодлоор тэд бэбидээ хайртай байсан байх. Say this, but personally, I think they were in love. Николо дараа нь хідэн хайгуулчдтай уулзах ёстойгоо мэдэв. Тэр хоол хийж байсан ч түр завсарлаж юу болсныг үзэхээр гарна. Микаса, Жин, Кони, Ханго болон Онянкопо нар түүнтэй уулзаж чөлөөтэй болохоро ярилцахыг хүснэ. Жин нэгэн дарсны шилээр тоглож байгаад балгах гэж байгаа мэт дүр эсгэхэд Николо маш ширүүн авирлаж түүнийг нь булааж аваад энэ та нарт дэндүү ахтана гэж амандаа өглөнө. Эсвэл магадгүй тэр дарсанд ямар нэг асуудал байгаа болохоор Жинийг уулгахыг хүсээгүй байх. Тэр залууд ер нь юу тохиолдов вэ? What is that guy's problem? Hell if I know. Whatever. Габи болон Фалко руу буцахад Габи нэгэн төлөвлөгөө бодож олоод Фалког гидсэн өвдөж байгаа мэт дүр эсгэхийг ятхан Николог дагаж зойронд орно. Тэнд тэд Николод өөрсдийгөө Марлиас ирсэн гэдгээ мөн Либериогийн дайралтад оролцсон гэдгээ хэлв. Николо маш их цочирдсан бөгөөд ялангуяа Габиг Сашаг алсан гэдгээ гайхуулан ярихад бүр ч их уурлав. Энэ үнэхээр тийм ч сайн санаа биш байлаа. Николо уурандаа дарсны шилээр түүнийг цохих гэтэл Фалко дундуур нь орж цохилтыг биеэрээ авна. Тэндээс нөхцөл байдал тэр хоёр хүүхдийн хувьд маш муугар эргэв. Николо тэднийг чирэн хоолны танхимд гаргаж ирээд Габиг Сашагийн алуучин гэдгийг гэр бүлийнхэнд нь илчлэв. Тэр Марлиас хөдөлсөн хайгуулчдын хөлөг онгоцонд нууцаар сууж Сашаг хүйтэн цустай алсан. Тэр Сашагийн аавд хутаг өгч Габиг аал гэж санал болгох бөгөөд хэрв та чадахгүй бол би өөрөө ална гэж хэлнэ. Армин үүнийг хараад бусад хайгуулчдыг туслахаар дуудана. Жин яагаад Габи энд байгааг мөн яагаад Николо Фалкегийн хоолой дээр хутаг тулгаад байгааг ойлгохыг хичээнэ. Габи Николог хандан чи Марлин цэрэг байж яагаад энэ Элдиагийн чөтгөрүүдийн төлөө санаа зовоод байгаа юм бэ? Тэд бүгд муу хүмүүс шүү дээ гэж хашгирна. Би ч бас нэгэн хүнд санаа тавьдаг байсан. Тэр бол чөтгөрийн үр удам бохир цустай Элдиа эмэгтэй байсан ч миний хийсэн хоолыг энэ дэлхийн хинээс ч илүү таашааж иддэг байсан юм. Харин дараа нь Артур урагш алхан Саша бол үргэлж ойд байдаг анчин байсан тухай ярина. Хэрв чи ойд хэтэрхий удаан байвал нэг л мэдхэд чи өөрөө олзон болсон байдаг. Энэ бол ертөнцийн хууль. Тэр өшөө авахыг хүссэнгүй харин ойлголцож зовлон шаналлаа даван туулахыг хүсв. Нөхцөл байдал арай намжих үед Кая хутаг шүрэн авч Габи руу дайран бүх муу зүйлд түүнийг буруутгана. Микаса дундуур нь орж түүнийг зогсооход Кая Габи руу биднийг найзууд гэж бодсон юмсан хэмээн орилж тэрхүү дүр зураг үнэхээр сэтгэл өгтгөн байлаа. Габиг авч явах үед Николо өөр нэгэн аимшигтай зүйлийг хэлв. Хүн бүрийн ууж байсан дарс Зекигийн нугасны шингэнээр хорцсон бөгөөд түүнд цэргийн дээд тушаалтнуудад үйлчлэх тушаал өгсөн байжээ. Леви дээр буцаж очиход тэд Закаригийн үхэл болон Эрен яаж оргосон тухай ярилцаж сууна. Леви Эрений төлөө хэдэн удаа амиад энчин тавьж байснаа бодож маш их харамсаж байлаа. I've saved Aaron again and again. Watching more of my comrades die every time. Энэ зур Жин Никологоос хорцсон дарсны тухай байцааж байв. Николо энэ бүхнийг Еленагийн тушаалаар хийсэн гэдгээ тайлбарлав. Хэрв тэр үнэхээр хорцсон бол тэд бүгд дууссан гэсэн үг. Габи, Микаса, Армин нартай хамт хажууд нь сууж байхдаа Сашаг алсан байхад яагаад өөрийг нь аварсныг асуув. Габи Арминаас намайг алахыг хүсэж байна уу гэж асуухад Армин түүний яриа зөвхөн алах тухай л байдаг нь миний мэдих нэг хүнийг санагдуулж байна гэж хэлв. Габиг яг эмэгтэй Эрен шиг гэж би чамд хэлсэн дээ. Тэр үед Эрен Флокоор удирдуулсан Игэр студийг дагуулan маш тайван орж ирнэ. Эрений гар аль хэдийн зүсэгдсэн байлаа. Игэр студ хангийг барьцаалж Зекиг хаан нууж байгааг хэлхийг шаардах зуур Эрен Микаса Армин нартай урт хугацааны дараа ярилцахаар сууна. You're kidding. You knew? You let them drink that poison?
Габи ч бас тэнд байна. Энэ бүхэн маш эвгүйгээр төгсгөндөө Эрийн амар тайван ярилцахыг хүсэж бүх зүйл зүгээр болно гэж амлав. Армийн түүнээс Марле руу дур мэдэн явсан чинь Зек болон Еленатай ямар нэг холбоотой юу гэж асуухад Эрийн үгүй. Энэ бүхэн зөвхөн миний шийдвэр байсан гэж хэлв. Микаса Эрэнд баг байхад нь хулгайчдаас яаж аварч байсныг нь сануулж сэтгэлийн утсыг нь хүндхийг хичээх боловч Эрийн огтхон ч хөдөлсөнгүй. Тэр Арминаас чи айны дээр утсан хിവэр үү гэж асуух бөгөөд энэ нь Арминыг өдөж буй хэрэг байлаа. Дараа нь тэр Микасад эдгээр жилүүдэд өөрийг нь байнга дагаж байсан нь маш ядаргаатай байсан гэж хэлээд Акерманууд зөвхөн эзнээ хамгаалах зориулалттай бөгөөд Микаса түүнийг зүгээр л хамгаалах ёстой эзнээ гэж андуурсан хэмээн хэлнэ. Тэгээд тэр Микасаг үзен яддаг, үнэндээ үргэлж үзен яддаг байсан гэж хэлэхэд Микаса нулимс туслуулна. Чамайг харах бүрт миний уур маш их хүрдэг байсан. Одоо л би яагаад гэдгийг ойлголоо. Өөрийн гэсэн бодлого боолыг харах үнэхээр төвчшгүй байсан юм. Армийн тесэлгүй Эрэнийг цохих гэж дайрсан ч Микаса түүнийг зогсоож ширээ рүү хүчтэй дарна. Эрин. Энэ нь Микасагийн тухай түүний зөв байсныг баталж байна гэв. Гэвч Армин Эрэнийг сайн цохиж авч чадсан ч Эрин огтхон ч ганхсангүй. Арминыг маш хүчтэйгээр зодож эхлэв. Микаса зөвхөн дэрэгдээс нь арчаагүй харж зогсохоос өөр зүйл хийж чадсангүй. Because it could never be a fair fight. Дараа нь Эрин цэргүүддээ тэднийг хамт авч явахыг тушаав. Учир нь тэд бүх зүйл эхэлсэн газар болох Шиганшина дүүрэг рүү өөрсдийн гэр рүүгээ явах гэж байлаа. Энэ хооронд авраг модтын ойд Леви Зекийг хянаж байв. Түүнд Пиксис Ягеристүүдийг буулгаж авах төлөвлөгөөтэй байгааг мөн Левиг Зекигийн хүчийг өөр хүнд өгүүлэхээр тэдний нэгийг барих ёстойг хэлнэ. Гэвч Левиг ямар нэг зүйл хийж амжихаас өмнө Зек гинт зүхтаж ойд хашгирч эхлэв. Гинт Левигийн цэргүүд модноос унаж Тайтан болон хувирч эхэллээ. Зэг эхэндээ давуу талтай байж өөрийнхөө төлөө зүтгэж байсан нөхд нь Тайтан болон хувирч байхад тэдэнтэй тулалдахаас өөр аргагүй болсон Левиг доромжлон шоолно. Гэвч Леви доромжллыг зүгээр өнгөрөх хүн биш. Тэр Тайтануудыг яг л бялуу зүсэж байгаа мэт хэрчин хайж байв. Тэгээд тэр Зекийг булан чахаж, Бист Тайтаныг дахин нэг удаа бут нэргээд Зекийн шархтсан биеийг чирэн явв. 3 тэг боллоо. Леви энэ залууг үнэхээр эзэмдэж байна да. Хөөхий бяцхан цэрэг минь. Энэ зур цэргийн төв штабт Флох болон Ягеристүүд бүхнийг хяналтанд авч Хангийг хамт чирэн явж байлаа. Кейт Шадис шин цэргүүдийг сургахыг хичээж байсан ч Флок Ягеристүүдтэй хамт гарч ирээд тэднийг тал талдаа сонголт хийхийг тушаана. Хэдэн цэрэг ураг шалгахад Флок тэдний үнэнч байдлыг шалгахын тулд Шадисыг зодохыг хүсв. Кейт маш хатуу жилтэй хүн тул тэдэнд зүгээр л зод гэж хэлв. Тэд түүнийг зодож Кейт маш их гэмтэж бэртлээ. Флок дараа нь Хангэд үргэлжлүүлэн алхаж Зекигийн байгаа газар руу авч явахыг тушаав. Rats come at me. They won't be nearly enough. Энэ хооронд Микаса, Армин болон бусад хайгуулчид шоронд хоригдож Эрийн цонхоор ширтэн зогсно. Зекийн байдал ч дээрцсэнгүй. Тэр тэргэн дээр хүлэгдэж бие рүү тандарс биер зоосон байлаа. Леви түүнийг ажиглаж хэрв ямар нэг сэжигтэй хөдөлгөөн хийвэл шууд там руу нэлгэн гэж сүрдүүлнэ. Тэгээд тэр түүнийг дахин Тайтан болон хувирхаас сэргийлж мөчийг нь тастав. Sobbing into your own filth. Shut your mouth. 15 дугаар анги Зекигийн дурсамжаар эхэлнэ. Энэ цувралд маш их дурсамж гардаг шүү. Гриша болон түүний эхнэр Дэна нар Зекид тэрхүү тусгаарлах бүсийн гаднах ертөнцийг нэг харуулахаар шийджээ. Гриша Зекид тэднийг яг л шувууны торонд байгаа мэт амьдарч байгааг хэлээд ертөнцийг хармаар байна уу гэж асуухад Зек хүүхэд учраас мэдээж тгий гэж хариулна. Гэвч тэднийг доош бууж байхад нэгэн муухан ааштай засварчин зөвхөн тэднийг Элдия хүн гэдгийнхэн төлөө дээрээс нь ус цацаж орхив.
Иймэрхүү хөтөн угталтыг үл харгалзан Гриша Зекийг тэрвэрж "Хэрэв чи үүнийг твчиж чадахгүй бол чи өөрөө үүнийг өөрчлөх хүн нь байх ёстой" гэж хэлв. Хүүхэд хүмүүжүүлэх үнэхээр гайхалтай арга байгаа биз? I'm here to clean this tower and rid it of filth. That means removing trash and vermin. You demons have tainted my workplace. Үйл явдал дайчин бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж буй хэсэг хүүхдүүд рүү шилжих бөгөөд тэнд бяцхан Зек бусдынхаа ард хоцрон гүйж харагдана. Том, Кесевер болон Магат нар тэднийг холоос ажиглаж зогсох бөгөөд Кесевер эдгээр хүүхдүүдийн дундаас түүний залхамжлагч төрөх болов уу хэмээн гайхна. Харин Магат Зекийг хоцрохыг хараад түүнийг энэ ажилд тэнцэхгүй гэж дүгнэв. Бэлтгэлээсээ болоод сэтгэлээр унсан Зек өвөө эмээгэндээ очиход аав ээж нь түүнийг манай онцгой хүү учраас дайчин болж чадна хэмээн зоригжуулахыг хичээнэ. Зек гинт өвөө нь аав ээжийг нь шүн оройн уулзалтын төлөө байцааж явахыг сонсож орхив. Гэвч ээж нь өвөөд хандан Зек хизээ нэгэн цагт бидний золиосыг ойлгох болно гэж хэлж тайвшруулна. Үүний дараа Гриша Зекэд түүх зааж өгөхөөр шийдэж эрт урт цагт элдиачууд марличуудын хот суурин яаж үнсэн товрог болгож ямар аимшигтай зүйл хийж байсан тухай ярьж өгнө. Зекэд энэ уйдгартай түүх огтхон ч сонирхолтой санагдсангүй. Өвөөнч Гришаг түүхийг гуйлж байна хэмээн сэрдэж байлаа. Бэлтгэлийн дараа Зек түүхийн ном уншихын оронд аавтайгаа хамт бөмбөг шидэж тоглохыг хүссэн ч аав нь зөвхөн хичээл заахыг уртал болгосон нь хүүг маш их гонсойлгоно. Харин Зек сэтгэлээр унаж явхдаа одоогийн Beast Titan болох Xaverтэй танилцав. Тэд бөмбөг шидэж тоглох зураа дотносож Titan судлаач Xaver Zekийг урамшуулан "Чиний шидэлт үнэхээр хүчтэй юм. Чи бол төрөлхийн авьяастай хүү байна шүү" гэж хэлв. Your throw has some serious heat behind it, Zeke. You're a natural, really. Гэртээ харих үедээ Зек аавынхаа өөрийнх нь тухай ярьж байхыг нууцаар сонсож, Гриша түүнийг бидний цорын ганц найдвар гэж хэлхийг сонсно. Өөрийн мөн чанар болон аав ээжийнхээ хүлээлт дунд шаналж буй Зекийн хувьд Север цорын ганц ихтгэлт нөхөр нь болов. Нэгэн өдөр аав ээжийнх нь нууц уулзалт илэрч аюулд орох гэж байгааг мэдсэн Север Зекид өөрийгөө болон өвөө эмээгээ хамгаалахын тулд тэднийг барьж өгөх хэрэгтэй гэж зөвлөв. Зек ингэж шийдснээр түүний амьдрал шинэ голдролд орж марличуудын дунд хүлээн зөвшөөрөгдөв. You've done nothing wrong. You're a smart kid. Олон жил өнгөрсний дараа Xaver Zekt нэгэн нууцыг дэлгэв. Founding Titan нь өөрийн ард түмнийхээ биологийн бүтцийг өөрчлөх чадвартай ажээ. Zek үүнийг ашиглан элдиачуудыг үргүй болгож тэдний зовлонг 100 жилийн дотор эцэс болгох том төлөвлөгөө боловсруулна. Энэ бол үнэхээр жихүүдс хүрэн боловч үр дүнтэй төлөвлөгөө байлаа. Zek Beast Titan-ыг өвлөн авч Sever-ийг өөрийн эцгээ хэмээн дуудаад төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зөв хүнийг олно гэж амлав. Энэ бүхэн түүнийг эцэг нэгтэй дүү Эрентэй уулзуулав. Тэд Марлид уулзах үед Эрен өөрийн гэр бүлийн эмгэнэлт түүхээ хуваалцаж элдиачуудын зовлонг дуусгах хүсэлтээрээ нэгдэнэ. Энэ цоврал ердөө л эцгийн асуудалтай юр бусын хүчтэй хүмүүсийн тухай түүх юм байна гэдгийг би одоо л ойлголоо. Until then, we both keep moving forward. All right, brother. Одоо цагт эргэн ирэхэд ойд Леви Зекийг хянаж байлаа. Леви бүхнийг хяналтандаа авсан мэт санагдаж байсан ч Зек гинэд Хандер Спир дэлбэлж өөрийгөө болон Левиг маш хүнд шархтуулав. Дугаар анги Флок болон Ягеристүүд хангийг дагуулan явж байтал алсад хүчтэй дэлбэрэлт болох бөгөөд хамгийн үнийг Хандер Спир дэлбэрэлт болохыг шууд тааварлана. Зекийн байдал үнэхээр хэцүү байлаа. Тэр Левигийн дэлбэрэлтээс болоод үхлийн ирмэг дээр ирсэн ч нэгэн Тайтан гарч ирэн түүнийг гидсэндээ хийж орхив. Тийм ээ, энэ үнэхээр харахад ч ой готон муухай дүр зураг байлаа.
Шигэншина дүүрэгт Елена өөрийн бүлгийн хамт Pixis командлагч болон бусад цэрэг ихнийг цуглуулжээ. Тэд Зекийн нугасны шингэнтэй дарсыг хэн уусныг ялгахын тулд хүмүүсийн ханцуудаар өөр өөр өнгийн тууз зүүж байв. Елена Pixist итгэлцэл болон шийтгэлийн талаар ядаргаатай хичээл заана. Энэ хооронд зарим хайгуулчид Никол болон Лаузийн гэр бүлийн хамт шоронд цай уун сууна. Кони Арминыг колоссал тайтнаа ашиглан биднийг эндээс гаргаж чадах болов уу гэж гайхагч армийн хөрш зэрэгэлдэх газруудаа дэлбэлхийг хүссэнгүй. Жин яагаад Эрен Арминыг зодсон тухай мэдхийг хүссэн ч Микаса юу ч хэлсэнгүй. May as well just let it go, Jean. We already knew that he turned into an absolute piece of shit. Елена тэдний байгаа өрөөнд инээмсэглсээр орж ирэн тэднийг Шигэншинагийн баатрууд хэмээн дуудав. Кони үнэн купоныг ургасанд буруутгахад Жин Еленад хандан бүх зүйл Зекийн төлөвлөгөөний дагуу явж байгаад чи баяртай байгаа байх та гэхэд Елена тийм ээ гэж хариулав. Дараа нь тэр Сашаг доромжилсан өөрийнхөө цэргийг газар дээр нь буудан хөнөөж бидний жинхэнэ зорилго бол Марлиас өшөө авах биш харин Зекийн үр зулбуулах төлөвлөгөө Ютанешия юм гэдгийг тайлбарлав. Зекийн төлөвлөгөө бол Элдиачуудыг дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болгож 100 жилийн дотор тэднийг Тайтантай хамт үгүй хийх явдал ажээ. Чөтгөрийн үр удам ийм л зүйл хүртэх ёстой гэдгийг би та нарт ойлгомжтой хэлж өгье. Little whore deserved it. Энэ зуур Габи Парадисын хүмүүст яагаад санаа тавьж эхэлснээ гайхаж суутал Эрен хідэн егеристүүдийн хамт гинэд гарч ирэн түүнийг Сашаг алсан жаал хэмээн дуудав. Эрен Габид хандан хэрв чи Фалког амьд үлдээхийг хүсэж байвал бидэнтэй хамтар гэж хэлнэ. Гэтэл егеристүүдийн нэг нь нөгөөгөө хөнөөж Эрен рүү буу толгов. Тэр бол Габиг аврахаар ирсэн Пек байлаа. Пек тактик зохиож Габид бинтов буу барин Эренийг чиглүүлэхийг тушаагаад өөрөө ч буугаа түүнээс салгасангүй. Эрен огтхон ч айсангүй. Чи фаундинг тагны хүчийг авахын тулд намайг амьд үлдэх ёстой. Тиймээс чи намайг буудаж чадахгүй гэж түүнийг барьцаална. Пик үнэхээр буудаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч Эренийг барьцааснаар тэдний дайсан болох Марлиг ялж чадна хэмээн хэлв. Юу вэ? Пик яагаад дайчин болсон вэ гэвэл аавынхаа ирээдүйн төлөө байсан бөгөөд үүний тулд Марли устгагдах ёстой гэж тайлбарлана. Габи үүнд маш их цочирдож Пек рүү бууга чиглүүлэхэд Пек түүнд бид хизээч Марлийн хүндэт иргэд биш. Бид бол зөвхөн эмээрийн урсад. Марлид титанууд хэрэггүй болох үед биднийг хөсөр хаягдах тавилантай гэж хэлв. Титаны хүч аль хэдийн үн цэнээ алдаж эхэлж байгааг бид хоёулаа Форт Слава дээр харсан шүү дээ. Эрен түүн рүү хурууга зүссээр дөхөж очоод үнэнч гэдгээ батал гэхэд Пек түүнийг дээвэр дээр гарвал нөхдөө зааж өгье гэж хэлв. Шоронд хоригдож буй хайгуулчид Еленагийн тайлбарласан Зекийн үр зулбуулах төлөвлөгөөг ойлгох хичээц суна. Энэ бол тэдний төрөл зүйлийн хувьд амар тайван мэт боловч маш хэрцгий төгсгөл байлаа. Жен мэдээж энэ санааг үзэн ядах боловч Елена үүнийг Тайтаны аюулаас ангижруулах цорын ганц арга гэж үзэж байв. Тийм ээ. Бүгдийг нь хөнөөчихвөл амар тайван байна гэдэг надад лав тийм ч аятайхан сонсогдохгүй байна. Marley and Soldier? Think we can close that? Hello, everyone. Пек Эрен болон Габи нарыг дагуулan дээвэр дээр гарна. Пек Марлиас урах гэж байна да гэж бодож байтал тэр гинэд Эрен рүү зан. Дайсан бол тэр байна гэж хашгирав. Яг тэр мөчөд Жав Тайтан дээвэр нэвт гарч ирэн Эрнийг шүүрч авахыг оролдсон ч зөвхөн хөлийг нь тас хазаж амжив. Барилга тэр чигтээ чичирч Эрен Тайтан болон хувирч тулалдахад бэлэн болов. Пек Габид хандан би Марлид итгэдэггүй ч найз нөхөддөө итгэдэг. Тэднээсээ хизээж урахгүй гэж хэлв. Эренийг тулаанд бэлтгэж байх зуур Магат, Райнер болон агаарын хөлгүүд Либериогийн үн өшөөг авахар гарч ирнэ. Bring it on then. Reiner! 17 дугаар анги Ханг болон Флок нар Левиг газарт шуудатай төмс шиг хэвтэж байхыг олсноор эхэлнэ. Түүний бие маш хүнд шархтжээ. Флок түүнийг буудаж дуусгахыг санал болгоход Ханг тэр хэдийнэ амьсгал хураасан тул хэрэггүй гэж хэлв.
Флок ханг тэтгэхгүй байсан ч тэдний дэргэд байсан Титан гинэт урс авсаж эхэллээ. Тэднийг гайхан харж байтал Титан уусаж алга болоод дотроос нь Зэг гараад ирэв. Тэр яг л хамгийн жигшүүртэй аргаар дахин төрсөн мэт харагдана. Егеристүүдийг гайхширч байх зуур ханг левийг шүүрэн авч хажуугийн гол руу үсрэн зогтов. They're escaping! Shit! After them! They can't get away! Зэг Флоктой ярилцахдаа өөрийгөө бүхэн цаг хугацаанаас ангид хэмжээст очиж тэнд нэгэн бяцхан охин түүний биеийг шороогоор дахин босгосон тухай ярина. За энэ үнэхээр л хэвийн зүйл сонсогдож байна шүү. Шигэнши над Эрен Атак Титан болон хувирч тулаан эхэллээ. Пек болон Габи нарыг Поркогийн Жа Титан дэлбэрэлтээс хамгаална. Магд агаарын хөлгүүдийг удирдан цэргүүдээ булгаж эхлэв. Пек Поркогоор толгоогоо тасдуулан Карт Титан болон хувирч Габиг амандаа хийгээ зогтно. Энэ ямар ой гутам муухай харагддаг вэ гэдэгт би хизээч дасахгүй байх. Эрен ирж буй агаарын хүлгүүттэй нүүр тулахад Елена түүнийг Warhammer Титаны хүчийг ашиглан зугтахыг зөвлөв. Гэвч Эрен түүний үгийг үл тоом шүхрээр бууж ирээд Armored Титан болон хувирсан Рейнертэй хаалц толов. Эрен Рейнерийг хот даяар шидэж, Габиг Пекийн хамт зугтаж байх зуур түүнийг илт давуу зодож байлаа. Гэвч Порко араас нь довтолж Рейнерт боломж олгоно. Эрен Рейнер болон Поркогийн эсрэг хоёрын эсрэг нэг тулалдаж байсан ч Warhammer Титаны хүчээр тэднийг шааж байв. Absolutely bodying them. Finish them! He brought their favorite snacks! Let's hit him with the Thunder Spears! Гэвч гинэт Пек болон Магат нар Титаны нуруун дээрээс Эрений толгой руу Титаны эсрэг их буугаар буудаж Эрен хариу цохилт өгч чадсангүй. Порко болон Райнер энэ боломжийг ашиглан Эренийг хэрчин. Энэ зуур Марлен цэргүүд Ягористуудын эсрэг давуу талтай болж байлаа. Дээвэр дээр энэ бүх эмх замбраагүй байдал болж байхад Онякопон хайгуулчдыг суллаж Еленагийн төлөвлөгөөг мэдээгүй байсан. Амьд үлдэхийн тулд дагахаас өөр аргагүй байсан гэж тайлбарлав. And with the volunteers. Yelena ordered us not to mention it to them. Тэрээр Марлийн эсрэг тусламж хүсэж Эренгийг хамгаалж өгөхийг гуйв. Кони маш их уурлаж түүнийг зодохыг хүссэн ч болж орхив. Энэ хооронд Армин болон Микаса нар Эренгд туслах хэсэг тухай ярилцсан. Өмнөх бүлэгт ингэж ярьж байсан гэж бодохоор хачин юм шүү. Микаса өөрийгөө Эренгд туслахыг хүсэж байгаа ганц шалтгаан нь түүний Акерманы цуснаас болоод байна уу хэмээн эргэлзэнэ. Гэвч Армин үүнд итгэсэнгүй. Түүнээс гадна Эрен элдиачуудыг өргөө болгохыг хүсэж байгаа гэдэгт тэр итгэхгүй байлаа. Үргэлж эрх чөлөөний төлөө дуурдаг хинж байсан ийм зүйлийг зөвшөөрөхгүй. Армин Кони болон Жин нарыг ятгахдаа Эрен магадгүй Зэг болон Еленаг хянахын тулд тэднийг дагаж байгаа мэт дүр эсгэж байгаа бөгөөд түүний жинхэнэ төлөвлөгөө бол Рамблингийг ашиглах явдал гэж хэлв. 18 дугаар анги тулаан үргэлжилж буйгаар эхэлнэ. Эрен Райнерийн эсрэг үнэхээр хэцүү тулаан хийж байлаа. Гэвч Эрен Райнерийг эсэргүүцэж бүр Порког бохир хувцас шиг хол шидэж орхив. Райнер дахин давуу талтай болж яг түүнийг барьж авах гэж байтал Зэкийн Бист Титан тэдэн рүү хад чулуу шидэж Райнерийг Эренээс холдуулав. Одоо л нэг шудрах тулаан болох нь дээ. The boy wonder has arrived. I'm later than intended. Зэг анхаарлаа цэргүүд рүү хандуулж Марлигийн агаарын хөлгүүдийг устгаж эхлэв. Шархацсан Эрен Зэг рүү дөхөхийг хичээж байхад Марлигийн хүчнийхэн ажиглаж байлаа. Габи Колтод хандан Эренийг зогсоох ёстой гэхэд Колт Фалког хайхаар явлаа. Харин Габид агаарын хөлөгт сууж зугтахыг зөвлөсөн ч тэр шууд татгалзав. Энэ хооронд Найл Даук Фалкотой хамт нэгэн өрөөнд төгжигдсэн байх бөгөөд тэр дарс уусан тул түүний хувьд бүх зүйл дууссан гэж ярина. Ямар сайхан яриа вэ, бурхан минь. Цэргийн төв штабт Жин нэгэн цэргийг ятгаж эргэж туслахаар тэднийг суллуулав. Тэд хоригдсан бүх цэргийнхнийг суллах бөгөөд Кони өрөөндөө шархацсан Кит Шадисийг олж уулзна. Кит түүнд намайг энд үлдээх гэж байна гэж бүү санаа зов хэмээн хэлв.
Pixies ч мөн суллагдсан бөгөөд ард түмнийхээ төлөө тулалдахаар цэргүүдээ нэгтгэн. Хайгуулчид ODM хэрэглэлээ өмсөж байх зур Армин Микасаас чи яагаад тэр оролтоо үргэлж зүүгээд байдаг юм бэ гэж асуув. Армин, Микаса, Жин, Кони нар агаарын хөлгүүд унаж байгааг харан галзуу хүн шиг инээмсэглэж зогсох Еленатай нүүр тулав. Эреныг Зек рүү удаан алхаж байхыг хараад Елена тэдний төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд заавал биеэрээ хүрэлцэх ёстойг тайлбарлаж Зек болон Эренд туслахыг тэднээс хүснэ. Тэр тэдэнд үнэхээр итгэж байгаа бөгөөд энэ нь магадгүй дэлхийн хамгийн жихүүдэс хүрэм итгэл найдвар байх. Please help Aaron and Zeke as best you can. Тулаан ширүүсэж байх зуур Габи, Колт нар Эренийг Зектэй уулзахаас өмнө зогсоохоор уралдана. Замдаа тэд Фалког, Найл Док болон бусад Парадисын цэргүүттэй хамт явахыг олж харав. Фалко ахыгаа хараад Найлд энэ тухай хэлэхэд Найл бусад цэргүүдээс холдох шалтгаан гарган Фалког, Габи болон Колтод эрхүүлэн өгнө. Тэднийг мориор явж байх үед Сашагийн гэр бүлийнхэн хажуугаар нь өнгөрөх бөгөөд Каягийн Габиг хөнөөхийг хүсэж буй яриаг Габи сонсож орхив. Габи эцэст нь Парадис дээр ямар ч чөтгөр байхгүй. Тэд ердөөл жирийн сайн хүмүүс байсныг ойлгож Райнерийг ч мөн ойлгож эхэлнэ. Фалко түүнийг өрөвдөж Эринг түүнийг Либериод яаж хуурч ашигласан тухай мөн Габид хайртай гэдгээ хэлв. Би чамайг хамгаалахын тулд л дайчин болохоор шийтсэн юм. Бид хоёрыг гэрлэж ад жаргалтай амьдраасай гэж хүссэн. Цаг үеэ олсон үг байна шүү, залуу минь. Габи сэтгэл хөдлөлөө барьж талгүй Фалкогийн хар туузыг тастан авч Зек хашгирч дарс уусан бүх хүмүүсийг Тайтан болгохоос өөр аргагүй болохоос өмнө хурдан хөдлөх ёстойг хэлв. Тулааны талбарт бууны дуу тасрахгүй байгаа тул хайгуулчид Эрен рүү дөхөж чадахгүй байлаа. The Card Titan. Эрен Зек рүү удаан дөхөж байхад Порко түн рүү довтлохыг оролдох боловч Зек түүнийг хатаар цохиж унгана. Дараа нь Зек Магатын их бууны суманд оногдож далан дээрээс унав. Make it count, General. Гэвч энэ нь түүнийг унгахад хангалтгүй байлаа. Райнер шархаа эдгийн Эрен рүү дайрахаар бэлтгэж байхад Эрен Зек рүү алхасаар л. Фалко, Колт, Габи нар ч мөн Зек рүү яарна. Хин төрүүлж хүрэх нь үнэхээр эгзэгтэй мөч байлаа. 19 дугаар анги шархацсан Эрен Зек рүү дөхөж буугаар эхэлнэ. Порко гинэд гарч ирэн түүний хөлийг хазаж орхив. Эрен хариу цохилт өгч түүний даланг нүдэж эхлэхэд Магатын их бууны сум Эрений Титаны гарыг тас цохино. Get out of there, Galleon! Лог болон Егеристүүд карт Титаныг байсаар байлаа. Эрений байдал маш хүнд болж ирэв. Хайгуулчид болон Егеристүүд Марлен хүчнийхэнтэй тулалдаж байхад Армин тэднийг бүслэх санал гаргаж бүгд түүнийг дагав. Зэг сэргэж байхад хүнд шархсан Эрен Райнертэй зууралдана. Энэхүү эмх замбраагүй байдлын дунд Порко ах Марсел ихээ дурсамжийг харж Райнерийг өөрийг нь хамгаалахын тулд дайчин болохоор сонгож байсныг мэдээд маш их зочирдов. Колт Зэг дээр очиж Фалко Зэгийн нугасны шингэнтэй дарсыг уусан тул битгий хашгираач хэмээн гуйна. Зэг үүнийг сонсоод нулимс туслуулах төгсөн ч чиний дүүгээ гих сэтгэлийг ойлгож байна. Гэхдээ надад өөр сонголт алга гэж хэлээд хашгирч орхив. Зэгийн хашгиралтаар Фалко, Нил, Pixies болон дарс уусан бүх хүмүүс Титан болон хувирлаа. Колт Фалког хувирч байхад нь тэрсэн хിവэр дэлбэрэлтэд өртөнө. Энэ үнэхээр аимшигтай дүр зураг байсан бөгөөд цовруулын эхний ангийг санагдуулж байв. Шиган шинад Титанууд гүйлдэнэ. Шинээр хувирсан Фалко Райнерийг Эренээс холдуулж Габи Колтыг өгснгийг хараад балмагдаж орхив. Райнер Эрен болон Фалкогийн Титаныг хоёуланг нь зогсоохыг хичээх боловч түүнд дэндүү хүнд байлаа.
Фалкогийн тусламжтайгаар Эрен мултарч чадав. Магид Эрен рүү дахин буудахыг оролдсон ч Армин Thunder Spear-ээр их бууг нь устгав. Райнер Фалкод өөрийгөө идүүлж хүчийг нь өгөх тухай бодож байтал Порко өөрийн Титанаас гарч ирэн Фалког өөртөө татна. It took everything I had to heal even this much. But now, I can make my death count. Райнер Габинар Порког Фалкод идүүлж байгааг арчаагүй харан зогсоно. Ингэснээр Фалко шинэ жа Титан болов. Райнер үүнд маш их уурлаж Эрений Титаныг цохиж унагсан ч Эрен Титанаа хатууруулан Райнерыг өргөтаад өөрөө явганаар Зек рүү гүн. Жин Конинар Райнерыг Thunder Spear-ээр байж Эрендэд зам гаргаж өгнө. Эрен Зекэд хүрэхэд ердөө хитгэн алхам дутуу байтал Габи түүн рүү буу шагааж байхыг бид харлаа. Габи нулимс туслуулан Титаны эсрэг буугаар Эреннийг буудаж толгойг нь Зек рүү үсэргэж орхив. Өнөөдрийн бичлэгийг хийхэд хамгийн их тусалсан Цогтбаатар Бямбаж аргалтаа бас маш их баярлаа. Бүх илмэд эзэмшигч хүлээж байна гэж бичсэн байна. За ойлголоо. Чадвал маргааш оруулахыг хичээе. Мөн инхсэнжай болормаа ихчээ гоё новел уншаад өгөө. Бас өөрийгөө бодоорой шүү гэж бичсэн байна. Ийм гоё сэтгэл гаргаж санаа тавьсанд үнэхээр баярлалаа. Та нарынхаа комментуудыг дандаа уншиж байдаг шүү. Хэрвээ сонирхолтой новелын санаа байвал коммент дээр үлдээгээрэй. Тэгвэл тэндээс нь харж байгаад дараагийн бичлэгүүддээ оруулж болох юм.